За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли тарад ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд YouTube channel-та маань үргэлж цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн маань уншлагын сэдв мөн адил он гарахаас өмнө бүгдээрээ ямар ч исэн сахиулсан тэнгэрүүдийнхаа мессежүүдийг авцгаая гэж бодлоо. За ингээд бүгдээрээ группийнхаа сонголтыг хийцгээе. За группийн сонголт, групп нэгийнхэн маань Ten of Pentacles гэсэн карт маань гарч ирлээ. Групп 2 Three of Pentacles. Групп 3 маань The Empress гэсэн картууд маань гарч ирлээ. За тэгэхээр ер нь бол маш гоё энергитэй картууд маань гарч ирлээ. Та бүхэн маань хамгийн их таалагдсан, татагдсан группийнхаа сонголтыг хийгээд сахиулсан тэнгэрүүдийнхаа мессежийг сонсоорой. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийн маань Ten of Pentacles гэсэн маш гоё картын сонголтыг хийсэн байна. За тэгвэл бүгдээрээ ямар ч исэн энэ хүү аз жаргалтай гэр бүлийн картны маань цаана сахиулсан тэнгэрүүд маань яг юу хэлхийг хүсэж байгаа вэ гэсэн сахиулсан тэнгэрүүдийнхаа мессежүүдийг гарган ирцгээе. За групп 1-ийнхэнд маань сахиулсан тэнгэрүүд ямар мессеж өгөхийг хүсэж байгаа вэ? За look for a sign гинэ. Ямар нэгэн ийм sign илгээн юу энэ sign гэдэг чинь монголоор юу гэлээ? За энийг дараа нь олъё. Дохио. За ямар нэгэн танд дохио илгээх нь вэ? Тэр зүйлийг маш сайн ажиглаарай гэж байна. Тэгэхээр тэр дохио бол танд маш хэрэгтэй дохио байх нь дээ. Тэгэхээр яг ийм тэнгэрээстэй ийм цахилгаан цагж байгаа нэг ийм зүйл. Тэгэхээр одоо ингээл ямар нэгэн байдлаар ёнк гэл ороод ирнэ гэдэг шиг л нэг тийм мессеж ямар нэгэн тийм сайныг аягуулсан харах хэрэгтэй юм байна. За итгэл найдвараа алдаж болохгүй. Trust. Энд болохоор ер нь бол ийм байгаад байгаа байхгүй. Энэ хүн маань одоо энэ дундлын 3 үеийн гэдэг шиг за эхлээд тухайн хүн маань сууж байна. За дээд high self гэдэг шиг нөгөө нэг тухайн хүний маань яг ийм дээд тэнгэр их бие гэж ер нь ярьд юм да тэр зүйлс маань таныг үргэлж ивэж явдаг дээд тэнгэрл гэж ярих юм За ганцаараа ер нь бол зүтгээд авахгүйгээр хүмүүсээс ингээд ямар нэгэн байдлаар тусламж хүсээрэй. За үнэхээр болохгүй байгаа зүйлийг та тавьж явуулах шаардлагатай байх нэ. За хамгийн доотлолтоо хэрвээ чи итгэх юм бол гэдэг ийм маш гоё карт гарч ирсэн байна. За энэ дээрээ бүгдээрээ тавьчих. За тэгээ ер нь бол энэ картуудынхаа бүгдээрээ дэлгэрэнгүй яг ямар зүйлийн талаар хэлж авэ гэдгийг бүгдээрээ нэг бүрчлэн 3 картаа татаад тэгээд тодорхой олгоод явъя. За ямар нэгэн сайн ийм тохиог та ер нь аюу мэдрэмжээрээ их сонирхож ингэж юм альва зүйл дутуу учир өгнө шүү дээ За Five of Swords, Ace of Swords, Knight of Cups. За Knight of Cups карт маань ер нь бол маш гоё юм хүндтэй нэг юм хайрыг гоё өгдөг ийм карт байгаа. Ace of Swords карт маань ямарваа нэг зүйлдээ өөрийнхөө эрдэм мэдлэгийн ачаарч гэдэг юм үү ямарваа нэг зүйл гоё тодорхой болно. За Five of Swords карт маань юу вэ гэхээр ер нь бол ингээд нөгөө хүмүүстэй ямарваа нэг хүмүүстэй нэг хэл үгээ нэг олцохгүй байгаа тохиолдол байдаг шүү дээ дандаа ийм тэмцэгч байр суурьтай хүмүүстэй жоохон ийм хэл ам хийчих гээд тэрсэлддэг гэсэн утга. Тэгэхээр ер нь бол Knight of Cups буюу хүмүүстэй ингээд ямар нэгэн зүйлийн талаар ийм маргалдаад байх шаардлагагүйгээр аль олох учрыг нь олох тунгаах шаардлага байгаа шүү гэсэн нэг ийм өгүүлбэр байна.
За тэгэхээр сайныг харах ёстой гэхээр яг ямар сайн юм болоо гэдгийг тодруулаад нэг карт авъя да. Яг сайн ойлгохгүй байна. Яг дохио нь яг юуны дохио байх вэ? Two of Cups. За Two of Cups карт маань ер нь бол яг ийм тэ нөгөө хамтрал, гоё хайр дурлал, хос тэ ийм гоё soulmate гэл ингээл гоё зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол та хэрвээ хин нэгнтэй те ер нь бол нэг юм хүнтэй хэрэлдээд муудалцаад хэрэггүй гэдэг л нэг юм үг те. Хэрвээ тэх юм бол танд хорвоо ертөнц таны сахиусан тэнгэрүүд таны хүсэж байгаа одоо хамтрагч байна уу те эсвэл одоо хайртай хүн байна уу тэр зүйлийг танд учруулах нэ. За trust буюу итгэл гэдэг зүйл юун дээр итгэх ёстой вэ? За Queen of Pentacles, Page of Cups, Ace of Cups. За. Ер нь бол ийм юм аа. Группнийхэн маань ер нь бол ийм нэг аз жаргалтай гэр бүлийн карт маань гарч ирсэн шүү дээ. За тэгэхээр ер нь бол сахиусан тэнгэрүүд нь чамд яг ингээд нэг юм сайхан те ийм өөрийн чинь сэтгэл санаанд нийцсэн маш гоё ийм хамт одоо ийм эхнэр нөхөр болох хүний чинь одоо таны амьдралд оруулж ирэхээр маш их хичээж байна. За энд юу юм Queen of Coins буюу Queen of Pentacles карт маань юу вэ гэхээр яг нөгөө нэг хин нэгний эхнэр гэсэн ийм карт байдаг байхгүй юу? За Page of Cups бол бүр ингээд гоё шинэ эхлэлтэй, шинэ feelings, шинэ гоё хайр дурлал гэсэн үг. Ace of Cups маань маш гоё халигд цалигсан ийм карт байдаг. Энэ бол бүр үнэхээр гоё. За ер нь бол та өөрийнхөө хос буюу нэгэн биений нөгөө талаа олох тэ энэ боломжиндоо итгээрээ тэ сахиусан тэнгэрүүд чинь үнэхээр танд тэр хүнийг олж өгөхийг үнэхээр хүсэж байгаа буюу та энд ер нь бол ийм жоохон томоотой байх хэрэгтэй юм байна да. За бусад хүмүүсээс тусламж хүсээрэй гэдэг зүйл ямар утга учиртай вэ? Seven of Swords. За энэ болохоор ер нь бол нэмэлт карт маань байгаад байгаа. Энэ хагарсан одоо цонхны маань карт. За Universe Hermit. За сахиусан тэнгэрүүд ч юм бол үнэхээр чамайг харж хайрлаж явдсан байна. Үнэхээр хамгаалж явдсан байна. За юу вэ гэхээр те за Seven of Swords карт маань бол бас л ийм тэмцэлтэй. Ер нь бол чиний хувьд асуудлуудтай нэлээд ийм тэмцэж байгаа, тэмцэгч байгаад байна. За энийг эндээ тавьчих. За дараагийнх нь бол хараа энд те чиний одоо ингээд юу гэдэг сэтгэл зүйч байж болно, ажил төрөлж байж болно те одоо ингэж өөрийнхөө хүчин чадлаар бүтээсэн өнөөдрийг хүртэл бүтээсэн зүйл чинь магадгүй яг энэ шилэн цонх шиг те ингээд нурж, нураад, хагараад чиний сэтгэл зүрх эмтрээд гэдэг шүү дээ. Нэг хүний сэтгэл зүрх эмтэрнэ гэж ярьдэн шүү дээ. Яг ийм байдалтай байгаад байгааг чинь мэдээд байгаа буюу энэ зүйл дээр цэг тавих хэрэгтэй буюу нөгөө дэлхий карт. Энэ зүйл дээр та цэг тавиад хин нэгнээс тусламж ирэх хэрэгтэй буюу ер нь бол тусламж ирэх хүн нь одоо яг үнэхээр хин нэгэн байж болох ч гэсэн өөрийнхөө дотоод гүн рүү аягүй их ингэж нөгөө нэг юу ягаарай оршоорой гэсэн юм мессеж. Ер нь бол хүн биш дээ. Яг бусад ийм сайхан сэтгэлтэй хүмүүс мэдээж ирээ биднэрт туслана. Гэхдээ яг нөгөө хүн эцсийн дүндээ маш олон хүмүүс чиний эргэн тойронд эргэлдээд те чамааг ингээд чамд туслах гад гүгээд ахаар чи улам ингээ охирогчийн сэтгэл зүйрөө ороод нөгөө дотор тал руугаа өнгөйхгүйгээр гадна талаасаа ямар нэгэн байдлаар ийм хайр халамж те маш гоё зүйлийг ингээ нөхөж авах гад ингээ хичээгээд идэг. Гэтэл ясам дээрээ те хүн яг өөрийнхөө дотоод мөн чанартай
мөн дал тухамсар гэж яриад байгаа те. Энэ зүйлүүдтэйгээ үн сүнсэн биетэйгээ ингээ ойлголцоод нэг ойлголцолд хүрээд ирэх юм бол ер нь бол юмс ингээд маш гоёор ингээд өөрчлөгдөж чаддаг шүү. За тэгээд let go гэдэг нь яг юу байх болох талаар бүгдээрээ нэг 3 картын сонголт авъя. Nine of Swords, Six of Wands, Four of Wands, Four of Cups. За. Ер нь бол сэтгэл зүйн хувьд бол таны хувьд бол маш хэцүү байгаа гэдгийг тэ сахиусан тэнгэрүүд нь бол үнэхээр ойлгож байна. Та ямар нэгэн зүйл хийхийг бүр огтоосоо хүсэхгүй байна тэ. Гадны тусалцаач вэ, юу ч бэ авах хүсэхгүй байна. Таны ер нь бол одоогийн яг байгаа байдал яад чинь хүмүүстэй ингээл тэрсэлцэн тэ. Ямар нэгэн байдлаар ингээ асуудлыг шийдэхээрээ хүчээр ингээ шийдчих гээд идэг. Нилээн жоохон юм төрөнгийн талдаа. За тэгэнгүүт нөгөө нэг сэтгэл зүрхчин бол үнэхээр эмтэрсэн ямар нэгэн зүйл хийх хүсэл тэмүүлэл чинь жоохон дууссан тэ унтарсан байгаад байна. За Four of Wands карт маань бол ер нь бол аз жаргалтай гэр бүлийн карт. Яг нь ер нь бол энэ бол тэ тохироогүй хос ч гэдэм үү тэ ямар нэгэн байдлаар ийм зүйл байх магадлал нь бол маш өндөр байна. Six of Wands карт чинь өөрөө нөгөө айгүй эго карт байхгүй. Тэгэхээр эго биш та угаасаа энэ их бие буюу high self-тэйгээ одоо нэгдэх те нэг юм одоо та юу гэмдэ одоо энийг яг нэг тайлбарлах гэсэн яг тийм нарийн утга нь бол орж ирэхгүй байна. За тэгэхээр энд одоо Nine of Swords карт маань одоо яг таны байгаа байдал байгаад байгаа хэрэг. Энд дээ штэ те ер нь бол nightmare те ингээд үнэхээр сэтгэл зүрх хэцүү байна. Хар дард зүүдэлж гин ч гэдэм үү те амьдрах итгэл хэцүү байна. Гэхдээ энэ бүхнийг та өөрөөсөө явуулах ёстой. Let go те болохгүй байгаа зүйлийг та явуулаа. Болохгүй байгаа харилцаагч тэр те. За энэ дээр ер нь бол ойлгочлоо. Болохгүй байгаа харилцаа, болохгүй байгаа ажил те юу ч байсан бүх зүйл дандаа ингээд те нэг юм хөдлөхгүйгээр гахшгүйгээр одоо нэг шугамдаа байна гэж бол байдаггүй. Бүх зүйлс өөрчлөгддөг гэдгийг ойлго. Үнэхээр чиний те санаанд нийцгүй асуудлууд, санаанд нийцгүй хүн эргэн тойронд чинь байгаа бол тэр хүмүүсээ зүгээр явуул. Хэрвээ та итгэж байгаа бол те би одоо жишээ нь ингээд чиний сахиусан тэнгэрүүд одоо хэлхийг хүсэж штэ. Хэрвээ чи надад итгэж байгаа бол би чамд те яг энэ чиний хүсэж байгаа энэ сайхан аз жаргалтай гэр бүлийг өгье тэ аз жаргалтай одоо энэ чамтай яг таарах энэ хөөрхөн тэ ийм хосыг чинь ингээ олоод өгье чи чамд ингээд тэ үргэлж ингээд үнэнч байх чиний ингээд тэ гайхалтай гоё одоо эхнэр нөхрийг олоод өгье жоохон дотгошоогоо ингээд хандаач жоохон ухаалаг байгаач болохгүй юмтай битгий зууралтаач надад итгэж гэдэг зүйлийг таны сахиусан тэнгэрүүд танд үнэхээр ойлгуулахыг хүсэж байна. За ингээд групп 1-ийн маань уншлагын хүрээд өндөрлж байна. Баг зэргийн ер нь бол нөгөө нэг high self гэл тэгэхээр ч одоо нөгөө таны магадгүй те нилээ одоо ийм нэг юу гэдэг энэ бол маш юм хүнд талдаа маш чухал хариуцлагатай уншлага учраас магадгүй одоо энгийн байдлаар тайлбарлахыг ер нь бол хүслээ. Бүр ингээд цаашаагаа одоо явах юм бол таач ойлгохгүй ер нь бол ингээд энэ уншлага маань жоохон фейлд гээд байгаа учраас зарим үгнүүд маань ингээд орж ирэхдээ яг тайлбарлаж ингэж нэг юм хитрхи ингэж яг гоё тайлбарлаж ирэхээр болохгүй байгаад байна. За тэгэхээр ямар ч гэсэн энэ бүхнээс та ямар нэгэн зүйл ойлгож авсан бол энэ миний энэ уншлагыг хийсэн зорилго орших болно. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд авах гээхийн ухаанаар хандаарай гэж хэлье да. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын хүн маань Three of Pentacles гэсэн картын сонголтыг хийжээ. За Three of Pentacles маань ер нь бол тэ маш гоё ийм хамтрал ямарваа нэг зүйлийг ингээ хүмүүстэй нийлж бүтээх маш гоё юм бүтээл сэтгэлгээл гэж ер нь бол хэлэндээ энийг бол хамтын бүтээл гээл тэ мэдээж ирэх хүн ганцаараа бол ямарваа нэг зүйлийг одоо хийж бүтээнэ гэдэг бол боломжгүй юм те. Заавал ингээ хүмүүсийн эргээд ботход
ямар ч зүйл дээр маш олон хүмүүсийн тусалцаа орсон байдаг тий. За тэгэхээр групп 2-ын маань сахиулсан тэнгэрүүд ямар мессежийг илгээж байна вэ? За өөрийнхөө зүн совинг сонсоорой гэсэн энэхүү эхний карт маань гарч ирлээ. За хоёр дахь танд сануулгах зүйл yes гэсэн үг гарч ирлээ. За гурав дахь маань яг ингээд тэ нөгөө нэг ирээдүйд танд маш ойрхон байна гэсэн утга. Ирээдүйд таны хажууд гэсэн үг. За big маш том, маш аз жаргалтай changes өөрчлөлт гэсэн 3 карт маань гарч ирлээ. Хамгийн доотлолтоо peaceful resolution тэ ив найрамдалтай ямар нэгэн одоо шийдвэр одоо гэсэн утга. За тэгэхээр бүгдээрээ энэхүү 4 картан дээрээ яг ямар утгатай юм бэ гэдгийг тодруулаад 3 картаа авах болно. За та юун дээр тэ өөрийнхөө зүн совинг сонсох ёстой вэ? Queen of Wands, the Magician, Two of Cups, Judgment. Яг за энд тавьчих. За intuition өөрийнхөө зүн совинг сонсоо гэдэг маань magician бол manifestation нэ. Та энэ хорвоо ертөнцид одоо аз жаргал баяр ёслон юу гэдэг те өөрийнхөө хүссэн зүйлийг ингээд дуудаж байдаг. За та хэрвээ муу зүйл бодвол тэр зүйл биелэх магадaltaй тэр бол өөрөө ч мэдхгүйгээр manifest болчдөг. Нөгөө талдаа сайн зүйлсийг бас муурын дуудах боломжтой байдаг те. За тэгэхээр Three of Cups маань ер нь бол маш гоё юм celebration-ы карттай аз жаргалтай ямарваа нэг зүйлийг та одоо баярлаад найзуудтайгаа тэмдэглэж байгаа нэг ийм зүйл. За тэгэхээр таны ер нь бол intuition те өөрийнхөө зүн совинг сонсороо гэдэг маань та Queen of Wands карт маань ер нь бол дотоод гал дүл гэсэн ийм карттай magician-тай гарч ирж байна. Three of Cups-тай гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол одоо яг энэ эмэгтэйгээ нуухгүй болвол болохгүй байгаа дээ. Дээгүүрээ жоохон юм цээж нүцгэн байгаа учраас YouTube маань ер нь бол хориг тавьчихдаг. За тэгэхээр таны дотоод одоо ийм ямарваа нэг зүйлийг хийх маш гоё юм гал тэмүүлэл чинь таныг ямарваа нэг одоо маш гоё зүйл рүү ингээд аваач болно. Та түүний ингэж нэг юм хорвоо ертөнцөөс манифест хийж оруулж ирсэн тэр зүйл чинь танд одоо inspire болж таны зүрх сэтгэлийг асааж маш аз жаргалтайгаар нэгэн зүйлийг хийн. Тэр зүйл танд одоо маш амжилтыг дагуулнаа л гэсэн юм утга. Ер нь бол. За yes гэдэг үг яг ямар учиртай бүгдээрээ харцгаая. Сахиулсан тэнгэрүүд юг yes гэж авъя. За Ace of Coins танд хорвоо ертөнц нөгөө хилээдсэн те маш гоё болон одоо энд ингээд нөгөө нэг одоо маш гоё юм тэмдэглэх гээд байгаа шүү дээ те таны inspire чи ингээд асаад одоо баяр хөөр болох гээд байна. За тэнгууд хорвоо ертөнц танд ийм гоё хараа зоос өгөх гээд байна. Энэ бол материалын зүйлс гэж хэлж болно. За дараа нь дахиад хичээл зүтгэлтэй тууштай байх юм бол танд нэг зоосыг чинь дахиад 7 зоос болгож өгөх нэ. За. Just за хамгийн гол нь те шудраг байх ёстой шүү гэдэг зарчим бол энэ дээр үйлчлэх ёстой. Ямар нэгэн худал хуурмаггүй байгаарай те чи хичээгээрээ би чамд үнэхээр ингээ гоё боломжийг өгөх болно гэдэг сахиулсан тэнгэрүүдийн мессеж. Үнэхээр гоё. За. Ирээдүйд одоо тэ чиний хажууд гэдэг зүйл яг юу вэ?
Eight of Wands. Энэ бол маш хурдтай орж ирж байгаа одоо мессеж хин нэгэн те ажиллаж байж болно, юу ч хийж болно. Ер нь бол Eight of Wands карт маань 8 саваа байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол танд хорвоо ертөнцтэй одоо таны сахиусан тэнгэрүүд аль болох хурдан те ингээ яаралтайгаар тань руу илгээж байгаа. Таны хажууд яг юуг илгээж байгаа вэ? За King of Sword. King of Sword маань сүрлэг бууга гарч ирж байна. За Knight of Cups. За доотлоо Eight of Cups. Three of Wands. За таны хүлээгээд байсан те ирэхгүй байна гэ буугаад өгцөн хүлээгээд байсан зүйл таны амьдралд ирэх гэж байна. Энэ одоо юу ч хийж болно. Та нэлээд удаан хүлээсэн байна. Knight of Cups бол энэ юм романтик учрал. Тэгэхээр магадгүй та тэр хүн те тэр зүйл одоо тэр хүн надаас явсандаа одоо дахиж ирэхгүй дээ гэж бодож байгаа бол нөө те тэр хүн магадгүй таны хажууд байх тэр боломжийг одоо сахиусан тэнгэрүүд танд дахин өхийг одоо харуулахыг хүсэж байгаа гэсэн үг. Та хүссэн учраас ээж магадгүй. За big маш том аз жаргалтай changes нь юу вэ? Six of Coins гэдэг чинь 6 эднэр маань тэлээ авчих. За 6 Coin Pentacles карт маань. За энэ бол бас л жоохон шудраг усны карт байдаг шүү за. Тэгэхээр ер нь бол маш гоё шудраг байгаарэ. Ямар ч зүйл дээр те өгөх авах win to win зарчим гэж байдаг шүү дээ. Өгөх авах аль алинд нь үлзийтэй гэдэг шиг те. Гоё ингээд нэг юм авчаагаа талархах магадгүй те. Магадгүй та хэрвээ ямарваа нэг зүйл гоё шин боломж ингээд гараад ирдэг те. Ингээд одоо ийм гоё хамтрал энэ өөрөө чинь сонгосон карт бол маш гоё карт шүү дээ юм. Хамтдаа ямарваа нэг зүйлийг бүтээх бий болох. За тэнгууд энэ дээрээ ерөөсөө л just буюу те маш гоё шударгаар л оруулж ирэн шүү гэдэг мессежүүдийг маш их өгөхийг хүсэж байна. За Queen of Swords бол те энэ бол алсын хараатай, маш том хараатай. Одоо нөгөө том зураглалаар нь ер нь аливаа зүйлийг хардаг, маш ухаалаг хэлсэндээ байдаг зарчимч. За нэг ийм маш тийм гоё одоо чин шудраг зарчимч ийм карт байд юм аа. За Seven of Cups маань жоохон ийм dreamy карт байгаад байдаг те ийм мөрөөдлийн карт байгаад байдаг. За тэгэхээр ер нь бол өстой маш том big changes ирж байна. Энэ big change-ийг ер нь бол үнэхээр аюу сайн мэдрэмжтэйгээр хүлээж авах нь аюу чухал юм биш үү? За Tower бол те гинтих байхгүй юу? Бас ийм гинтийн чиний амьдралын маш том ийм одоо өөрчлөлтийн цикл эхэлж байна. Энэ дээр чи ерөөсөө ингээд те самгардаж болохгүй нэ. Олон те нэг юм төөрч болохгүй нэ. Тэгэхээр чи яг айгүй маш гоё эрүүл сарвал ухаанаар бүх зүйлийг айгүй гоё тунгааж харах айгүй шаардлага байгаа шүү. Хамгийн гол нь чиний суур зарчим юу байх вэ гэхээр ерөөсөө л шудраг ус зарчим те хэлсэндээ хүрдэг ч юм уу те нэг юм одоо мачуур ийм төлөвсөн маш суйртай баланстай ийм байх хэрэгтэй шүү л гэдэг л ийм коммент. За тэгээ peaceful resolution гэдэг маань те ямарваа нэг юм ив наримтлаар шийдэрэ гэдэг зүйл хүртэл Three of Pentacles-тэй хамтын ийм хүчээр босох гээд байгаа тэр нэг гоё зүйлийг чинь ерөөсөө хорвоо ертөнц чиний одоо сахиулсан тэнгэрүүд чамайг сануулж байна. Хууль бус тэ энэ нэг болохгүй дээ гэсэн зүйлийг бол та үнэхээр хийж болохгүй. Энэ бол intuition өөрийнхөө зүн совь мэдрэмжийг сонсох ёстой юм а гэсэн одоо мессеж. За ер нь бол сахиулсан тэнгэрүүдийн мессеж дээр би ер нь бол айгүй их тийм хэлэх үггүй бол гацаж мацаад ингээ яриад ер нь бол маш хүнд уншлага болж байна. Тэгээд магадгүй нөгөө хэлж байгаа те нэг ирж байгаа мессежүүдийн маань одоо аль болох тайлахад ингээд нэлээд их одоо хичээж байгаа шүү гэж хэлье. За ингээд групп хоёрынхан маань үнэхээр ингээд дахин магадгүй та сонсороо.
зарим нэг юмнууд ингээд тэ ойлгомжгүй болвол дахиад сонсч итэл ер нь бол ингээд гоё ороод ирэх баха гэж найдаж байна. За ингээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. Ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. За групп 3-ын маань Empress гэсэн сонголтыг хийжээ. За Empress бол маш гоё үн цэнтэй, эмгтээлэг, өгөөмөр те, элбэг дэлбэг, баян, цатгалан одоо те сайхан сэтгэлтэй. За ингээл нөгөө эмгтэй хүнд байдаг хідэн сайн чанар гэдэг үлээ те. Яг л тийм гоё энергитэй ийм одоо карт юм аа. За тэгэхээр 3 дугаар группийн маань сахиулсан тэмдрүүд юуг ойлгуулахыг хүсэж байгаа вэ? Мессежүүд юу вэ? За групп 1, групп 2, групп 3. За групп 3 маань look for a sign. За ингээд за групп 3 маань та ямар нэгэн тохиог заавал ингээд сонсорой тий. Аюу сайн харах ёстой шүү гэсэн техник карт маань гарч ирлээ. За 2 дугаар карт маань yes гэсэн карт гарч ирж байна. 3 дугаар карт маань эв найрамдалтай peaceful resolution. Маш гоё тийм эв найрамдалтай ямар нэг зүйлийг шийдэх. За энэ танд нэг гоё зүйл хэдэн сарын дотор гоё биелэлээ болох гэдэг. Вау. Success, амжилт гэсэн карт гарч ирлээ. За ингээд бүгдээрээ 3 картаар яг юуны талаар хэлж байгааг тодруулцгаая. За look for a sign буюу тохиог маш сайн хараарай гэдэг зүйл маань яг юу байсан бэ? 4 of Wands, Nine of Wands, Empress маань дахиад гарч ирлээ. За та ер нь болов нь шүү дээ 3 дугаар группийнхан маань юу яаж байна? Ямар нэгэн сонголт хийх гээд үнэхээр ингээд нөгөө толгоогоо бүр ингээд нөгөө гашилтал бодно гэдэг шиг те. За Nine of Wands карт маань ер нь бол одоо маш л ихтэй нэг юм шархсан цэрэг гэдэг карт байдаг. Гэхдээ энэ хүн маань орон дотроо ингээд те бүр ингээд магадгүй ядраад уушлаараа хөвтөж байгаа ийм хүний карт байгаа юм. За Two of Wands бол та те энэ замаар явах уу гэд ингээд яг ингээд гацсан байдалтай байгаа зүйл чинь таны хувьд хамгийн гол нь Empress болох зам буюу те та угаасаа Empress буюу одоо Empress-ийг ч одоо монголоор одоо юу гэж хэлэх юм бэ? За Empress. За тэгэнгүүт та одоо өөрийнхөө үн цэнтэй бүх зүйлийг та ямар хүн бэлээ? Яг тэр зүйлийнхаа одоо өгөгдөлтөөр суурилж шийдвэрээ гаргах нь зөв. Мөн intuition айгуу сайн сонсно, дохио айгуу сайн сонсно. Жохон юм мэдрэг байгаарэ тий. Хоёр зүйл дээр та сонголт хийх гээд хоёр салаа замын яг ингээд уулзвар дээр зогсож байгаа бол айгуу тийм одоо юу гэдэг нэг юм мэдрэмжтэй бай. Одоо жишээ нь ингээл те зогсож яхад за би зүүн тал нь бол тэр юм аа, баруун тал нь тэр юм аа гэл те ингээл чеклээд иж болно штэ. За надад ямар нэгэн те ийм сайн өгөөч ээ, миний айл сонголт зөв бэ гэл тэгэхэд магадгүй энэ талд нь те баруун талд нь ингээд нэг юм шууд уурдаг ч юм уу, эсвэл зүүн талд нь ямар нэгэн чимээ өгдөг ч юм уу те ийм машины дуугардаг ч юм уу. Ер нь бол нэг иймэрхүү зүйлүүдээс ер нь бол бүх зүйл утга учиртай байдаг. Зүгээр таны хувьд бол асуултынхаа хариултыг ямар нэгэн байдлаар одоо сахиусан тэнгэрүүд чинь дохио байдлаар илгээх гээд байгаа учраас яг ийм сайныг аягүй сайн сонсноо л гэдэг байхгүй тий. За yes гэдэг зүйл юуны талаар yes вэ? За Eight of Cups, Universe буюу дэлхий, Nine of Wands буруу тийш хараад гараад ирлээ.
Full card маань гарч ирж байна. За. Та ер нь бол шүү дээ болохгүй байгаа зүйлийг өөрөөсөө тавьж явуулах шаардлага байгаа буюу Ace of Cups бол энэ танд одоо төрөгдөл өгч байгаа, айдас өгч байгаа үл ойлголцол айгүй тийм онцгүй мэдрэмж төрж байгаа юмыг зүгээр тавьж явуулах хэрэгтэй буюу төгсгөл болгоо зүгээр ингээд дуусгах гэдэг ийм комент. Энийг бол одоо цаг нь болсон буюу yes ээж магадгүй байгаад байна. За Knight of Wands карт маань айгүй юм хүсэл тэмүүлэлтэй ийм эргэтэлэг энергитэй карт байдаг, урагшилдаг. Гэтэл уруу харцсан бүх юмыг хүчээр хийгээд шаардлагагүй зогсолт аваа гэсэн карт За Fool бол хитрхи их зүйл бодоод хэрэггүй. Ер нь бол yes ингээд болохгүй байгаа юмыг явал бариад хэрэггүй гэдэг л зүйл. За маш гоё ив найрамдалтайгаар шийдвэрлэх боломжтой шүү гэдэг Peaceful Resolution гэдэг карт маань одоо сахиус нэмрүүдийн маань мессеж яг юуг хэлж байна вэ? За энэ 22 дугаартай карт маань ер нь бол нэмэлт карт маань байгаа. King of Swords, Queen of Wands. За энэ нэг дээгүүрийн шалтан нүцгэн карт гараад ирлээ. Энийг хай. За мөн тодорхойгүй байдал, хүч чадал, тодорхой hermit. Чи ямар хаанд маш гоё нөгөө юутай хийгэрээ гэдэг ааш ив найрамдалтайгаар гэдэг нь таны амьдралд ер нь бол одоо айгүй тийм маш том юм уналтын үе байх магадлал нь айгүй өндөр юм байна. Энд Nine of Wands карт маш хүнд энерги баггүй юу? Маш хариуцлага. Энд Ace of Cups бүх юм болохгүй байгаа юм шиг мэдрэмж төрөө юмар санагдаад байна Бүх юмыг дуусгамаар санагдаад байна. Энд та хагарсан тойл, мөн тодорхойгүй байдал, айдас огцом одоо ийм одоо дотоод огцом ийм одоо шаталт ч гэдэм үү нэг ийм огцом ийм хөдөлгөөнтэй хүмүүс идэв шүү дээ ингээ бай одоо юу гэдэг ямар нэгэн дотор нь ингээл уур хилэн жишээ нь ингээ хүрлээ гэхэд шууд ингээ гаргадаг ямар нэгэн бодлогүйгээр ингээ гаргадаг байж болохоор аа байна. Тэгэхээр та өөрийнхөө хүчийг мэдэр өөрийнхөө балансыг ол гэдэг нь Chariot. Chariot бол энэ карт маань болохоор яг ийм ер нь бол төгс балансын карт. Яг нь temperature карт маань төгс баланс байдаг ч гэсэн Chariot маань маш гоё юм өөрийнхөө хар цагаан буюу сайн тал, сүүдэр тал хоёроо мэдрээд яг тэрнтэйгээ цуг урагшлах яг ийм нэгэн одоо нэг ийм одоо юу юм бэ? За хар одоо сайн талчин байлаа за 50% та сүүдэр талчин байлаа. Сүүдэр талаа ер нь бол хүмүүс ер нь бол аюу их хайдалтай шүү дээ. Тэгэхээр та сүүдэр талаач хайрлна, хүлээн зөвшөөрнө. Сайн талаач бас одоо хүлээн зөвшөөрнө яг энэ байдлаараа ер нь бол маш дотгошоогоо байх ёстой буюу Hermit чинь доторлуугаа өнгийг өчөө Peaceful буюу ингээ бүх юмыг та гоё эрэг талаас нь олж харах юм бол шийдэл нь аюу гоё байгаа шүү хэрвээ та ууралж харуул бүх юм ингээ нурна. Хэрвээ та маш гоё дотоод баланстай өөрийн одоо сүүдэр талаа харчлаа шүү дээ. За би айгүй тийм огцом ууртай юм байна. Огцом хөдөлгөөн хийд юм байна гэдэг нь Queen of Wands карт аваад байхгүй. Энэ бол яг нь Spark. Гэхдээ King of Swords карт ч өөрөө жоох нөгөө нэг ийм жоохон хүйтэн талтай энерги. За тэгэхээр энэ хагарсан тойлыг бас ингээ харахад бол ер нь бол надад бол эндээс бол айгүй тийм огцом энерги л мэдрэгдээд байгаа юм. Тэгэхээр Hermit бол яг дотгошоо өнгөх нөө балансаа олох маш юм одоо доторлож одоо дотоод хүнээс сонсох ийм боломж байгаа гэдэг байхгүй. За тэгэхээр ер нь бол та өөрөө ингээд маш сайн бодож байж хөдлөх буюу бүх юмыг ив найрамдлын замаар шийдээрэй. За ерөөсөө ингэ болоо. За хэдэн сарын дотор юу болох гээд байна? Three of Cups, Ten of Swords. Энэ хараа Ten of Swords та
зөрүүдлэж гүжүүдлэж ерөөсөө болохгүй шүү гэж л хэлмээр байна. Сайныг сонс те, тохиог сонс. Болохгүй байгаа юм явуул. Бити тийм хурдан те ийм галд үрэлцсэн юм шиг шийдвэрт хүрхгээд өөрийгөө битгий ингэж сэтгэл санаагаа ингэж те хагалж бутлага имтэл битгийдэг. Дээр нь өөрөө та Ten of Swords карт маань уг нь бол доош хараад унтсан. Одоо энэ sword-ууд буюу сэлэмнүүд маань дээрээсээ зогтсон мэдэхгүй. Тэгэхээр та хэрвээ сахиусан тэнгэрийн хаан замыг энэ одоо voice-ийг сонсохгүй юм бол та яг өөрийгөө хорлох гээд байгаа буюу та өөрөө энэ сэлмэн дээр ингээ унах гээд байна. Page of Wands, Seven of Cups, Two of Wands, Ace of Coins. За хэрвээ жоохон гоё мэдрэг байж чадах юм бол та амжилт олох гээд байна. Тэ миний ярьсан юмыг буцаагаад хураагаа сонсоорой. Тэгээд дахин магадгүй сонсоод ойлгохыг хичээгээрэй. Ер нь бол яг ингээ сахиулсан тэнгэрүүдийн нэг юм илгээж байгаа мессежүүд бол аюу тийм хүнд уншлага болдог. Миний хувьд бол яг заавал ингээд нэг юм тайлбарлах хэрэгтэй байгааддаг. Зарим үгнүүдийг одоо би үг сонсдог гэж бол хэлэхгүй. Гэхдээ зарим үгнүүдийг ингээд би өөрөө ингээд мэддэг хэрнээ тайлбарлаж чадахгүй нэг юм аюу сонин байдалд ингээд ордог байхгүй юу. За тэгэхээр штэ Page of Wands бол та одоо энэ нэг юм ер нь бол маш хүчрхэг ийм ламд хүн чимшигтэй гэгэрцэн хүн чимшиг одоо энэ өөрөөсөө гал гаргаад байгаа чимшигтэй амар супер энерги баас тэ. За тэгэхээр ер нь бол та ийм болж болно. Та бол нэг бол та үгэнд орохгүйгээр өөрөө асуудалд ингээ сэлэмд зогдох гээд байна. Эсвэл хэрвээ сахиулсан тэнгэрүүдэд та шүтэж тэр хүмүүс одоо тэдгээр зүйлсээ илгээсэн ийм тохионуудыг айгүй мэдрэг байдлаар хүлээж аваад зөв замчлуулж чадах юм бол та одоо ийм гоё хүчрхэг ингээл цээж дүүрэн амьсгалмаар бүр ингээд ямар гоё powerful одоо энэ энерги вэ энэ хамгийн сүүлд гарч ирсэн одоо энэ карт маань үнэхээр гоё. За тэгээ success гэдэг бол угаасаа амжилттай. За эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ ер нь бол та өөрийгөө хинбэ гэдгийг аягүй сайн бодох нь байна. Өөрийнхөө үн цэнийг бодох нь байна. Магадгүй танаа удам ухсаа сударч юм уу одоо удам ухсаа одоо өвөг дээдэс энэ хүмүүс маань бүгдээрээ аягүй тийм одоо хүчрхэг маш юм хүчрхэгтэй Page of Wands-тэй Empress 2 гарч ирсэн ийм одоо хүчрхэг нэр төртэй ийм мундаг одоо нэг ийм өвөг дээдэс сахиулсан тэнгэрүүд байгаад байна. Тэгэхээр та тэр хүмүүсийн үргэлжлэл учраас одоо бас нэлээд юм ойлгохгүй байгаа учраас магадгүй жоохон чаленжтай амьдраад байгаа гэж магадгүй юм аа л гэдэг л нэг ийм комент байна. За ингээд бүгдээрээ өнөөдөр ингээ уншлагаа дуусгая. Та бүхэн маань хэрэгтэй зүйлээ аваад авах гэхийн ухаанаар л хандаарай л гэж хэлье да. За ингээ баярлалаа. Баяртай. Сайхан амраарай.